ингээд бүжгийнхаа зааланд ирчихлээ. Тэгээд зааланд ирснээрээ миний влог эхэлж байна. За одоо хэдүүл хуцаа солилцгоо. Hi guys, сайн бацхан уу? Сайн бацхан уу? Сайн уу? Энэ бол хамгийн урт бэлтгэлийн өдөр болгох. Ягаад гэвэл 20 хоногийн дараа манай тэмцээн маань болно. Вау, харагдчих шүү. Энийг харагдана. Хүмүүс гайхуулснаас. Янзын байна. Манай ханимтрас салбарын мэрэгжлийн эрдэнэт салбарын мэрэгжлийн ангийнхан тэгээд манай тэмцээний ангийнхан хамтдаа бэлтгэл хийнэ. Нийтдээ бол 3 анги байгаа. 2 салбарын мэрэгжлийн ангийнхан нэг юм юу болж байгаа. Юу лээ? Хамтраг болж байгаа. За одоо бэлтгэлтэй орлоо. Манай эдэлцэн маань ингээд бүжгийнхэн навцнуудыг нэртэй ингээд сайхан тавьсан байна. Одоо би сувдынхаа өөр салбар дээрээс бичлэг хийж байна. Манай энэ салбар болохоор гадаа шууд ийм гоё тэнгэр харагддаг. Тэгээ энэ хэсэгт болохоор бид нэр хувцас өлгөөд шкафнуудаа тус тусынхаа бүжгийн хувцснуудыг хийдэг байгаа. За би хичээлээ тараад ирсэн байж байна. Маргааш бид нар тэмцээнтэй. Тэгээ өнөөдөр бэлтгэл хийх хамгийн сүүлийн өдөр байна. За тэгээд хэдүүлээ хувцас солиод бэлтгэл рүүгээ орцгоё. Цараа. Явъя. Нэг аймаг одоо би ч угаасаа гоё халдсан байгаа. Энэ дээрээс нэг Ирхэн хүндэд үзчихтэй яа. Зоочлаараа би жоохон бөөрхий ярьчих магадгүй жоохон практик жоохон тэмдэглээ. Өнөөдөр чи танарт совдын гişүүдээс би YouTube-ээс рэндом айнуудыг тавина. Тэгээ чи совдын дэглэлтэй дандаа. Ой юу? Совдын дэглэлтэй. Ready should say okay.
They say, oh my God, I see the way you shine. Take your hand, my dear, let's go. I see you every time. And oh my I like your sound. Меня не трогай, видишь, как любовь убивает боль.
гişрэг дуслаа. Битээр 2 тэмцээнд орно. Тэгээд бүжиглдэг хүмүүс сайн мэдэх бах. Уран хэлхээ тэгээд хүн домог гэдэг 2 тэмцээнд орно. Гарцгаая. Тэмцээн болох газраа ирсэн. Тэгээд би сая дүүгээ тэмцээнд нь оруулахад бэлэн болгоод бодчихлоо. Одоо би өөрийгөө бодно. Тэмцээнийхээ газар ирсэн. Совдон хэлхээ бүжгийн хамтлагаар Батмарын нэгнэлт цайлсан хугашаа. Батмарын совдон. Багш маань ингээд хүүхдүүд болгонтэй тулж ажилладаг багш байгаа. Ийм гоё мундаг цагаан багш. Цагаан багш. Бүжгээд тавтай би бүжиглж чадахгүй юм. За чаднаач. Ингээд манайхан багшаараа нүрэ бодож. Сайн уу гэрээ. Яа, ти тань бүр хайдаг тань. Та их бүр. Тэний жоохон студия уламжлалт хөрсгүй хамтлагаар Монгол улсын соёлын бүхний ажилтан Совдын бэлтгэл зориг гаргасан хүүхэлдээ удирдсан багш Сов инх цэцэг дүлгөө. Бүжгийн одоо наадам маань эхлэхэд бэлэн болоод байна. Зарилгасан хөхөлтэй. Цайлсан хогш Совдон хэлхээ хамтлаг байна. Баярлалаа. За хашаа хараад юунуудаа авш тэ өргөмжлөлттэй батламжаад 2 1 баярлалаа. Гахад өөрөө.
Наач үрдэн хурж штэ. Өөрөштэй. God. Нөгөөдөр тэмцээн юм уу? Нөгөөдөр штэ. 4 сарын 2 гэдэг чинь 4 сарын 20-нд тэмцээн 2-нд тэмцээтэй. Бүрдийн дөр гэсэн үг үү? Бид юу яасан? Бид нар сая уран хэлхээдэр Гран При яасан. Одоо хүн домогтой бас цаа оролцохгүй болохгүй. Тийм ээ. За одоо би дүүгээ хүн домогийн тэмцээнд оруулах гэсэн байна. Дунд тахлах насны төлсөн болохоор маргааш хүн домгийнхаа бүжгийн тэмцээнд орсон. Нэрийн бич. Юу алсын дээ? Тэгээ тэмцээнд ингэж бодсон шүү дээ. Мөн би хальтын хэмжээ гаргахтаа дээ. Улаанбаатарын сүнхэсэгчийн эд боолгийн хөлцөөр Батномын нэмэр ирийн боолаа. Медаль яагаад өгөхгүй байгаа юм бэ? Наширта. Жин явсан ихтэй. Гой харагдаа. Чи яагаад медаль авч чадаагүй гэж бодож байна? Ичэнд жоохон муу хийсэн болов уу? Жоохон муу бүжгээ муу хийсэн болов уу? Үгүй штэ. Хичээж хийсэн мүү? Оо ямар сайн тэг яагаад медаль өгөхгүй болоо? Анхны тэмцээн байсан. Явуулан хичээж хийсэн гэсэн тэг. Гэсэн чинь медаль авч чадаагүй юм. Гэтэ зүгээр тэг. Дараа нь бүр сайн болоод орж ирээ медаль авчих заяа. Тийм үү? Арахгүй шүү дээ. Ягаад? Орно шүү дээ. Дараа нь гоё медаль авнаа заяа. Чадахгүй шүү дээ. Үгүй чаднаа. Ядраа шүү дээ. Би чаднаа. Чадахгүй шүү дээ. Ядраа шүү дээ. Их чинь ч гэсэн жоохон до медаль авч чаддаггүй л шүү. Зөндөө тэмцээнд ороо зөндөө медаль аваагүй шүү. Чи тэгсэн чи ганцхан тэмцээнд ороо ганцхан медаль авсан гэж шүү. Тийм үстэй. Чадна. За гэж аваа юм шүү. За нурын зэрэглэгээ заяа. Би чаднаа гэж. Чаднаа. За их чинь одоо маргааш тэмцээ би яана одоо бас медаль авахгүй чам шиг ингээд юу суудаг. Пока. Одоо нүүрээ бодоод тэмцээн рүүгээ явцгаая. Тэгээд гэж багтараасаа 50 бүжгийн дараа. Гонаач миний бүжгийн хоромч. Одоо бүжиглээ дээ. Супер
Студийн уламжлалт боловсрол. Монголын зөвлөмж байгууллагын Совдын зөвлөмж байгуулсан бүгдээ. Уламжлалт боловсрол. Уралсан багш Монгол улсын зөвлөмж байгууллагын Совдын. Let's go.